дарааллаа одоогоор мэдчихэж байгаа. Бас дээрээс нь 5 минут, зөвхөн 5 минутын дотор өөрийнхөө бизнес хөрөнгө оруулалт авч чадах уу? Тэр бизнес маань өнөөдөр бодит бизнес болох уу үгүй шийдэх гэж байна. Бид үннийг хэлхийн тулд бид нар олон улсын лаборатори тавигддаг хамгийн удирдлагын хэрэгжүүлсэн байна. Ямар ялгаатай. За хадам ээж гэж үгийг орчуулжээ. Маадаг. Ямар шалгуур авах хэрэг байна. Зургнууд маань том хэмжээтэй учраас ингээд сервер руу шидэж ийн гэж хүлээгээл те зураг авгаалгах гэдэг үйлчлэгээ авчиж хүлээгээд байж болохгүй. According to your business model. За дараагийн баг. Аз цагаарлаа. За бүгдний нэрээр мэндийг хүргэе. Манай баг Аз гэдэг амар ажиглан зол бадрал гэдэг хоёр гишүүнтэй. Манай гол санаа болохоор юу байсан ихлээд хиттийн зах зээл меламент сүүн асуудалтай ослоо. Энэчнээс гаргая гэдэг тийм санаатай байсан. Тэгээд менторуудын зөвлөснөөр та нар энэ сүүг цуглуулад нийлүүлээд урагшаа гаргаж болж чадахгүй. Бид нар логистикийн цаг хугацааны олон асуудал байдаг. Та нар зүгээр онцгой бүтээгдэхүүн ав гэдэг 3 бүтээгдэхүүн санал болгосноо судалж байгаа. Ингэний хоромгийг авсан. Ингэний хоромгийг гадагшаа экспортлсон үр дүнтэй байна гэдэг дээр бизнес төсөл боловсруулсан. Тэгээд ингэний хором маань өөрөө эрүүл мэндийн хувьд маш их олон давуу талтай байд юм. Зүрхэнд, зүрх судасны өвчтөнд, сахарнд, тэгээд бөөрөнд, тэгээд хүн өдөрт 20 литрийг уусан яах ч юм ганц хүнсний одоо шингэн зүйл байт юм байна. Тэгээд сүүлд болохоор 2012 онд Өвөр Монголд доктор хамгаалагчтай хавдарт одоо хамгийн хавдрын эсрэг хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн гэдээ батлагдсан. Энүүгээр PR гэдэг хятадын зах зээл дээр нэлээд өсөлттэй яваа ийм хүнсний бүтээгдэхүүн байгаамаа. Органик, яг натурал органик гэдгээр дэлхий дээрээ хятадын юу бол арцсангүй өндөр үнэтэй ийм байд юм билээ. Тэгээд одоо байгаа сүүгээ аваад хуурай болгоод урагшаа гаргах бол манай гол одоо үйл ажиллагаа процесс зорилго маань байгаамаа. За ингээд энэний тулд эхлээд зах зээл юу вэ те? Энэ нэг зүйл ажиглаж байгаа юм л да. Америк нэгдсэн улс болон Хятад яг энэ манай жинхэнэ тэмээний сүү маань харьцангуй маш өндөр үнэтэй. Одоо жишээлбэл ичээс харж 1 литр нь 24-өөс 60 гээд тэгэхээр яадаг вэ гэхээр 8 литр сүүгээр 1 кг юу гард юм бэ? Хуурай суу гард юм байна. Тэгэхээр энийг харьцуулаад дөрвөр үзэхээр дунджаа 1 кг хуурай суу 400 болж байгаа. Хятад 1 литр нь $50 юугаар бодохоор хуурай сүүгээр нь бодохоор 230. За энийг жишээ болгоод би энэ сайтаас нь оруулсан байна. Wongian Camel гэдэг энэ Шинжээнд үйлдвэрээ барьсан, яг тэмээнүүдийн дунд үйлдвэрээ барьсан ийм үйлдвэр. Энэ одоо жишээлбэл энэ ч доор нь жин нэ 300 грамыг 1000-аар зардаг, 250 мянгаар зардаг. Маш өндөр үнээр зардаг. За хоёрдугаар энэ болохоор бооталтай зүгээр нөгөө энгийн шингэн сүүн 180 мг-ыг 48 юанаар 10 хэдэн мянган төгрөг болсон тий. Харьцангуй өндөр үнээр зардаг. За гуравдугаарт энэ ЮНЕСКО. ЮНЕСКОгийн энэ сүүний судалгаа байгаа. Энд чи Америк нэгдсэн улсад энэ 22 дээр харагдсан тий. 24-өөс $60 гэдэг 1 литр нь. За юм байгаа. За үйлдвэрийн хүчин чадал энэ чи хятадын зах зээл бид нар нэг за ямар ч үсэн үнэтэй юм байна. Тэгвэл энэ сүүг хэн хаана хэрэглээд байгаа юм бэ гэд энэ судалгааны үг аваад үзсэн чинь Хятадд 10 жилд 14 мянган тонн буюу 14 сая литр сүү хэрэглэдэг. Ягаад дундгой өмнө говьд байрлаж байгаа хэрэг өмнө говь болохоор нийт тэмээний 32% тэнцээ байрлаж байгаа. Ямар ч хэлсэн урт бүсийн 3 аймагаас бол хангалттай хэмжээний сүү боловсруулах тийм боломж байна гэдэг. Тэгээд 70 задгал дээр байраад ойрын сумуудаас ингээд сүү цуглуулах нэг 8-аас 10 машинтай өдөрт нэг машиныг 500-аас 1000 литр зүү цуглуулахаар ингээд хийж байгаа. За технологийн хувьд болохоор сүү авахаас технологи эхэлж байгаа. Сүү авахд pH-ээр нь тухайн сүү гашилж ийн үгүй юу тодорхойлчт юм байна. Бас нэг багажаар тухайн сүү одоо яг холцоо нүгүү вэ гэдгийг тодорхойлчт юм байна. Ингээд сүүгээ аятайхан болгоод авлаа. Цуглуулад юун дээр авчих. Сүүний нэг биш энгийн сүүний нэг онцлог байна. Тэр нь юу гэхээр 10 хоног энгийн байдал дээр тавихад гашлтгүй гинэ. Тэгэхээр бусад зүйтэй харьцуулахад гашлах хоног нь харьцангуй урт болохоор тээвэрлэлт таадаг. Сүүнүүдэд цуглуулад 70 задгалдаа ирлээ. 1800 ер нь бол 8 литрээс ижсэн. 8 литр сүүнээс 1 кг хуурай суу гардаг. 1800 литрээс 210 кг хуурай суу гардаг. 210,000 литр сүүгээр хуурай суу гаргая буюу 1200 кг гаргаж авах юм. За ер нь бол хуурай сүү чигээр нь урагшаа гаргах тийм нэгдүгээр зорилго байгаа. Магадгүй дараа хэдэн жилийн дараанаас эцсийн бүтээгдэхүүн буюу саний шиг гоё юм савтаа болгоод гадагшаа гаргах нь илүү үр дүнтэй юм байлаа. За зохион байгуулалт үр ашигын тооцоо. Энэ үр ашигын тооцоо харьцангуй одоо яаж гэдэг нөгөө амар өндөр гарч ирээд дунд нь баярлаа хоёулаа баяжчлаа гэнгээ явчихж байгаа. Яаж нэ гэхээр эхний сарда энэ жишээлбэл $230-оор нэг
За цаг. Аз багта баяр үргэе. Сонирхолтой санагдана. Гэхдээ бас гайхаад байна л да. Яаж энийг одоо гадагшаа тэ маркет зах зээл дээр гаргах уу? Одоо жилдээ энэ тоосогч гаргах нэг 5 тонн хороос гаргах юм байна шүү дээ, тийм ээ. 70000 литр сүүний одоо энэ үйлдвэрлэл хийгээд хороос нэг 5 тонн. Тэгэхээр энэ ч одоо хэр зэрэг бизнес болох вэ? Гадагшаага одоо хүнсний бүтээгдэхүүн гаргах чинь нэлээд хэцүү л дээ. Махаа гаргаж чадахгүй л байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сүүн дээр одоо энийг яаж гаргах вэ? Энэ дээр юу бодож байна? Метродын зөвлөснөр бүр нэг нарийн ширийн технологиунууд бол судлаагүй. Метродын зөвлөж байгаагаар болохоор та нар хизээч шингэн гадагшаа гаргаж чадахгүй. Наадах хуурай болох юм бол бид нар гарах арга болно гэдэг. Тэгээ нөгөө хятадын яг энэ Монголын бүсд байгаа тэмээний онцлог нэг юу юм бэ л да. Мундаг юм байл да. Судлалаад үзэхээр саяны Хятадын Габон болохоор олон улсын бүх тийм чанарын нэмдэгүүд авцсан. Тэгээ манай ментор Стивен болохоор бас хэлжсэн аахгүй. Наа чин бол асуудалгүй. Та нар өөрөө нилээ хэдэн өдөр үлээ ингэний сүү судалцаа. Тэгээд гадагшаа явуулаад судалгааны чанарын тэмдэгнүүд авчих. Тэгэхээр урагшаа бол асуудалгүй гарна гэдэг. Харин яг нөгөө 54 цагт төсөл бичиж байгаа болохоор бид нөгөө бараа бүтээгдэхүүн болгоно гэдэг юм уу, урталтаа гэрээ хэлцээр иймэрхүү юмнууд бол ярьж хэмжээгүй. Зүгээр 14 мянган тонн зах зээл байгаа болохоор тэрний нэг 32%-ийг хангана гэж үздэг. Монголд дотооддоор нийлүүлэх бас боломж байгаа. Тэр талыг судалж үзсэн үү? Тэрийг судалж үзсэн. Яг нөгөө жишээлбэл зүгээр 1 литр сүгээр бодоод үзэхээр энэ чинь 2500 гэдэг. Өмнө $1 авна. За ингээд тээврийн зардал бус зардлууд нь $2 болно. За ингээд ашгаа нэмээд $3 болгоод өгөхөөр Монголын хувьд бол үнэтэй болчиход байгаа. Юу гэхээр дэлхийн зах зээл өөрөө энийг маш өндөр үнэлдэг. Эдгээр бид нар аз болж байгаа. Юу Монголд яд юм бэ лээ? Нэг инг тэгшүүлээ, нэг тим компани байдаг. Тэр нь оюутлагаа руу нийлүүлдэг. Нөгөө энэ өөрөө эрүүл мэндэд маш хэрэгтэй. Тэгээд бохирдолтой гэдэг нь орчинд, аюултай орчинд ажиллаж байгаа хүмүүс байнгын уудаг гэдгээр ингэж их нийлүүлдэг юм. Тэглүү орох бид нар гадагшаа хатдаг. Хүүхэд болгон математикч болгохгүй. Харин хизээ нэгэн цагт хүүхэд болгон аав ээж болно гэдгийг өнөөдөр энэ тахимд сууж байгаа хүн болгон мартах учиргүй. Тэгэхээр өнөөдөр энэ тахимд байгаа бүх хүмүүсийн өөрөөр хэлэх юм бол миний, таны, бидний Монголын хүүхдүүд ямар хүүхэлдэйн кино үзэж, ямар хүүхэлдэйн киноны баатруудыг шүтэж амьдарч байгаа вэ? Тэднэр хүмүүжж байгаа гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ утгаараа өнөөдөр одоо та бүхэнд Монгол хүүхэлдэйн багийнхан Маза бизнес төслөө танилцуулж байна. За энэ төслийн хамгийн гол зорилго бол Монголын хүүхэд багчуудад зориулсан тэдний одоо үлгэрлэн үзэх дуртай, үлгэрлэн дурах дуртай тэдний найз болсон хүүхэлдэйн киноны гол дүр баатруудыг бүтээж нийгэмд байршуулах замаар эрэлттэй байгаа зах зээлээс ашиг олох нь энэ бизнесийн төслийн зорилго байх болно. Хүүхэлдэйн киноны баатрыг бид нэр гаргах зайлшгүй шаардлагатай. За судалгаа явуулсан энэ төслийн 2 өдрийн туршид за 50 орчим эцэг хүүхдэд оролцсон энэ судалгаанд 0-5 насны 20, 6-аас 12 насны 30 хүүхэдийн судалгаанд оролцсон. За ямар хүүхэлдэйн кино үзэж байгаа, хайртай хүүхэлдэйн баатар нь юу юм? Тэд юу сонирхдаг юм бэ? Ямар зан чанартай юм бэ гэдэг судалгаанд сонирхолтой зүйл өгсөн байгаа. За Маза гэдээ одоо яг энд байрлуулсан байгаа хүүхэлдэй бол манай хүүхэлдэйн киноны гол баатар. Өөрөөр хэлэх юм бол Мазалай. Ховорцсон энэ амтанг бид хүүхэлдэйн киноныхаа гол баатар болгож сонгож авсан байгаа. За энэ хүүхэлдэйн кино хүүхэлдэйн баатрууд маань хүүхдэд ямар нөлөөлөл гол философиг агуулах юм бэ гэхээр алга болоод байгаа тэр нөхөрлөлийг танин мэдхийн гişүн мэддэг мэдээллийг за мөн хүмүүжлийн одоо гол философи зорилгыг агуулна. За яг зах зээл дээр ямар бүтээгдэхүүнийг гаргах гэдэг юм бэ энэ бизнес. Өөрөөр хэлэх юм бол бид Монголд анх удаа 100% график оролцсон анимашн 60 минутын хугацаатай хүүхэлдэйн кино бүтээн. За мөн комикс, ном, цуврал боддог номнуудыг гаргана. За бусад дагалт бүтээгдэхүүнүүдийг гаргахаас өөр зайлшгүй. Энэ нэг талаараа маркетинг, нөгөө талаараа ашиг олох бизнес болно. Яагаад гэвэл хүүхэлдэйн кино бол энэ баатрууд Монголын хүүхдүүдийн дунд амьдрах хэрэгтэй болоод байна. Яаж амьдрах вэ гэхээр хүүхдүүдийн эрдэлж хэрглэж байгаа орчин бүх зүйлд нь өнөөдөр энэ брэнд болсон энэ хүүхэлдэйн баатрууд маань орших зайлшгүй шаардлага байгаа. За худалдан авагч нь хин юм бэ гэхээр 2-8 насны хүүхдүүд. За мөн шууд худалдан авалтыг хийдэг эцэгчүүд. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хүн амын 28% буюу 750 мянган хүүхэд энэ насны хүүхдүүд байна гэсэн үндэсний статистикийн судалгаа байгаа. Тэгэхээр 750 мянган хүүхэд энэ одоо зах зээлийн хэрэглэгч нь гэсэн үг. За энэ бизнесийг зах зээл дээр нэвтрүүлэхийн тулд ямар маркетингийн төлөвлөгөө явуулах юм бэ гэхээр нэгдүгээр хэл мэдээллийн сурталчилгаа, хоёрдугаарт нь боловсролын салбараар нь дамжуулсан сурталчилгаа, за гуравдугаарт нь хэрэглээгээр нь дамжуулсан сурталчилгаа, за дөрөвдүгээрт нь нийгмийн хариуцлагын сурталчилгаа. За энэ бол түрүү нэг ховорцсон Мазалаг хүүхэлдэйн киноныхаа гол баатар болгосон гэж хэлсэн.
Яагаад вэ гэхээр өнөөдөр дэлхийн нийтийн өмнө мазаалыг хамгаалах ийм үүрэг монголчуудын өмнө байгаа. Хүүхэд багшуудынхаа хүмүүжлээрээ бид мазаалыг таниулж, мазаалыг цаашид одоо хамгаалахын үүсэг нийгмийн хариуцлагын хэлбэрээр нь бид зар туршлагын хэл мэдээлэлээ үн төлбөргүй явуулах боломж байгаа. За орчноор нь дамжуулсан сурталчилгаа хаана л хүүхэд очих газар байна, тэнд энэ үлгэрийн бааtruуд амьдарч явах ёстой. Байршуулна гэсэн үг. За хамгийн сүүлд нь авьяас сонирхлоор нь дамжуулсан тэр сурталчилгаа явуулна. Өөрөөр хэлэх юм бол Хүүхэлдэйн Баатар Хүүхэлдэйн киногаараа дамжуулсан тийм уралдаан тэмцээн, бүжгийн, дууны, эссе, зохион бичлэг ингээд уралдаануудыг зохион байгуулна. За санхүүгийн тооцоолын хувьд энэ бизнесийг эхлүүлэхэд биднээс 500 сая төгрөг шаардлагатай байна. За хөрөнгө оруулалтаа нөхөх 2 жил, хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд нөхөн. За та бүхэн харж байгаа яг энэ статистикаас бизнес эхэллээ эхний 3 сарын дотор бид зохиолоо бичээд комик номоо худалдаанд гаргана. Мөн буддаг ном дагалдаад гарах ёстой. За үүнээс 6 сарын дараа 8 сараас эхлээд дагалт бүтээгдэхүүнүүд зах зээл дээр худалдаанд гарна. За бүтэн 1 жилийн хугацаанд бид Хүүхэлдэйн кино анимашн 100% графикаар хийгдэж байгаа киногаа дэлхийн одоо бусад одоо Хүүхэлдэйн кино үйлдвэрлэж байгаа тэр Хүүхэлдэйн киноны төвшөнд хүргэж 60 минутын хугацаатай Хүүхэлдэйн киногаа хийгээд кино театруудаар гаргана. За 2 сарын дотор кино өөрөө зарлаа нөхөх бүрэн боломжтой байгаа. За хамгийн сүүлд нь одоо бусад анимашн гар утас компьютерийн тоглоомод хийгдэх юм. За бид хөрөнгө оруулагчдад энэ бизнесээс 20-30%-ийг нь хувьцаа эзэмших боломжийг олгож байгаа. Ягаад гэвэл энэ цаашаа тэгээ эрэлттэй байгаа хоосон байгаа зах зээл дээр бид нэр энэ бизнесийг эхлүүлж байгаа учраас маш одоо ашигтай байх болно. Тийм учраас бизнес хөрөнгө оруулагчдад 20-30%-ийг эзэмшээч гэсэн саналыг бид тавьж байна. За багийн ахлагч Адилаа, багийн гишүүн Дамдан Цэрэн, Хулан, Бүрв Жаргал, Эрдэнэт, Ариун Бэлэг. Монгол Хүүхэлдэйн багийнхан та бүхэнд Монголын Disney Lady хамтдаа бүтээцгийн суурийг төвшүүлж байна. Дараагийн баг буюу 6 дахь баг маань Bus Radio, автобусны радио. За Bus Radio автобусны FM юм байна. Энэ нь болохоор ямар үндсэн дээр тэгж үндсэн бэ гэхээр Улаанбаатарт амьдарч байгаа сая 200 мянган иргэнэ өдөрт дунджаар 700 мянган иргэн болохоор том аврын автобусанд зорчиж байна гэсэн тийм судалгаа байгаа байхгүй. Бизнесийн байгууллагын гол тулгарч байгаа маркетингуудын менежер тулгарч байгаа гол асуудал нь юу вэ гэхээр бүтээгдэхүүн үйлчилгээнийг зах зээлд яаж нэвтрүүлэх вэ? Яаж хүмүүстэй таниулж чадах вэ гэдэг зүйл хамгийн түрүүнд тулгарч байгаа. Энэ дээр тэгэхээр олон төрлийн мэдээл зар туршлагын сувг байна л да. За тэгэхээр манай зах зээл нь болохоор өдөрт 500 мянгаас 700 мянган хүн болохоор автобусан зорчиж байна. Тэгэхээр жилдээ сая 800 188 сая 705 мянган иргэн болохоор жилдээ автобусан зорчиж байна гэсэн юм мэдээл. Энэ болохоор хамгийн том зах зээл. Бизнесийн байгууллага FM хандна. Нийслэлийн бүх нийслэлийн харьяалалтай байгууллагууд бүгдээрээ FM хандна. Тэгээд FM-ыг болохоор автобусанд суйрлуулж өгнө. Энийг болохоор автобусанд Солонгосоос бүгдээрээ автобусны тоног төхөөрөмж, FM-ийн тоног төхөөрөмж оруулж ирээд автобусанд суйрлаад. За техник нь болохоор чанга гарагч микрофонтой. Одоо манай автобусанд болохоор автобусны жолооч юугаар за одоо дараагийн бодол тийм бодол биш үү? Бууг зорчигт нь автобусанд ойртоор гэсэн мэдээлэл хүргэж чадахгүй байгаа. Энийг болохоор нэг мөсөнд шийдэж өгнө. Тэгээд FM-ийн тоног төхөөрөмжийг зөвхөн манай FM-ийг автобусны тоног төхөөрөмжийн дээр суйрлуулж өгөөд зөвхөн автобус нь манай зөвхөн FM явж бүх хүссэн цагт нь 1200 автобусанд бүгдэнд нь суйрлуулж өгснөөр 500-аас 500 мянгаас 700 мянгаар өдөрт нь хүссэн мэдээллийг нь хүргэж өгнө гэсэн. Бид нар болохоор 17 цаг идэвхтэй үйл ажиллагаа явуулах цаг нь 17 цаг. Тэгэхээр энд оргил цагуудыг үсгэж өгч байгаа. Тэгэхээр өглөө 6:30-аас 7:20 хооронд хитэн зорчиж байна гэдэг мэдээллийг эндээс гаргаж ирж байгаа. Тэгэхээр эндээс үнийн тариф гаргаж ирээд байгууллагууд маань болохоор яг за бид нар өөрсдийнхөө зар сурталчилгааг тэдэн цагийн хооронд ямар давтамжтайгаар цацснаар бид нар өдөрт болохоор хэдэн хэрэглэгчд хүрч чадж гин вэ гэдэг мэдээлэл нь болохоор хамгийн чухал зүйл гэж явж байгаа. За тэгээд манай FM байгууллага анхны хөрөнгө оруулалт болохоор 206 сая төгрөг. Тэгээд анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа эхний 7 сар, ашигын маржин нь болохоор 15% байна. За цаг зовлоо. За баяр хүргэе. Продуктын орлогч нь яг юу байх юм тэгээд бид нэр хэн өгөх юм?
бидний бизнесийн байгууллагад тавих санал маань болохоор 720-с 740 хооронд нийт 270 мянган зорчигч автобусаар зорчиж байна. Та 270 мянган зорчигчд шууд хүрэх сурталчилгааны сувг байна. Та манад яг 720-с 740 хооронд сурталчилгаагаа өгөөч гэдэг тийм одоо зүйлийг санал болгож байгаа. Гэхдээ наад чинь зах зээл дээр шудраг ус өрсөлдөөнийг бий болгож шүү дээ. Бус FM-уудыг хааж тийм ээ. Сүрэг юм харагдаж байна тийм ээ. Тэрээс гадна ч бүр бас цоо шинжин бишэлтэй одоо FM-уд явж лээдэг яг зөв зохион байгуулалтанд оруулах юм бодлого биш. Тэгээд тэр олон автобусны компаниуд байгаа ш тэнд одоо төхөөрөмжөө даваа байдалтай байрлуулах боломж байгаа юу? Ямар лобби хийх юм бэ? Зүгээр гэрээ хийж байгаа юм л да. Бид нэр комисшн орлогоосоо тодорхой хэмжээний комисшн олгож байгаа. Мөн орлогоосоо хувь өгөхөөсөө гадна тухайн одоо автобус компаниудыг бид нэр үйлчилгээ тал дээр нь бусад одоо хөгжил тал дээр нь илүү хамтарч ажиллана гэж үзэж байгаа. За бүгдд нь орой мэд хүргэе. За жилдээ 500 сая төгрөгийн орлого олох боломжтой одоо бизнесээс 40% одоо 40% хөрөнгийн одоо эзэмших ийм боломжтой бизнесийг танилцуулах гэж байна. За манай төсөл бол Food Lovers буюу рестораны зах зээл одоо үйл ажиллагаа явуулах юм төсөл байгаа. За манай үйл ажиллагааны давуу тал нь юу юм бэ гэхээр бид нар 3 бүтээгдэхүүнийг зах зээл танилцуулж байгаа. За 3 бүтээгдэхүүн маань ямар үйлчилгээ бүтээгдэхүүн байна гэхээр нэгдүгээр Cook Yourself, Food Lovers, тэгээд Cooking Course гэсэн 3 үйлчилгээ байна. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр бусад хоолны газруудаас бид нар ямар давуу талтай юм бэ? За энэ нь болохоор бид нар зах зээл дээр судалгаа хийж үзсэн. За ерөнхийдөө бол хүнсний аюулгүй байдал тэгээд тэр бүтээгдэхүүнийг мэдхгүй гадаадаас одоо шинээр Монголын зах зээлд орж ирж байгаа хүнсний ногоо бусад хэрэглээний тэр нарийн ногоонуудыг одоо яг хэрэглээнийхэн талаас мэддэггүй маш олон хэрэглэгчид байна. За энийг бид нар яаж хүмүүс хүргэх гээд байна гэхээр мастер тогоочоор дамжуулаад хэрэглэгчид буюу хоолнд дуртай тэр хүмүүс манай ресторанд ороод мастер тогоочтой хамт хоолоо хийж болно. Тэр хүмүүсийн хийж байгааг үзээд жорыг бичээд авч болно. Эсвэл хамт олноороо ороод манахаас нарийн ногоогоо аваад махаа аваад хоолоо хийгээд идэж болно. VIP өрөөнд ороод найд бүсгүйтэйгээ хамт манахаас одоо хүссэн хүснийхээ материалыг цуглуулад хоолоо идэх боломжтой ийм зах зээл байгаа. За энэ бүтээгдэхүүнээ бид нар болохоор ерөнхийдөө 3 жилийн дотор хөрөнгө оруулалтаа өгөхөд шаардлагатай одоо борлуулалтаа бид нар гаргасан байгаа. За VIP Cooking Course бүтээгдэхүүн болохоор ерөнхийдөө манай үндсэн орлого олох бүтээгдэхүүн гэж бид нар үзэж байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор өдөр бүр бид нар 15 гишүүнд өөрийн хүссэн борлуулалтаа хийж чадах юм бол бид нар хөрөнгө оруулалтаа нөхөд ашигтай ажиллах боломжтой. За Cook Yourself буюу бид нар коплууд буюу хосууд манай үйлчилгээг одоо авч байгаа тохиолдолд өдөрт 12 хос өдөр болгон үйлчлүүлэх юм бол одоо манайх хөрөнгө оруулалт нөхөх боломжтой. За Food Lovers гэдэг нь болохоор бид нар хоолнд дуртай маш олон клубуд байна. Маш олон одоо үйлчлэг үзүүлж байгаа газрууд байгаа. За жишээ нь Facebook дээр явдаг хамгийн олон дагагчтай пэйж бол одоо 57 мянган дагагчтай пэйжүүд байж байна. Энднээс болохоор хоолнд дуртай маш олон хүмүүс энэ пэйж дээр өдөр болгон хоолныхоо цэсийг тавьж хамтдаа хоол хийж, cooking байдал хүртэл хийж ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ байгууллагатай бид нар хамтарч ажиллана. За хамгийн гол давуу тал нь манайх 20 хүн зэрэг ороод хоолоо хийх боломжтой ийм том Cook студийг одоо байгуулж байгаа. Тэрэн дээр болохоор хоолны нэвтрүүлгүүдийг хийх боломжтой. Дээрээс нь олноороо хоол хийх сонирхолтой хамт олон ирж хоолоо хийх боломжтой. Тэгээ үндсэндээ бидэрт бол ерөнхийдөө 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид нар энийг зээл хэлбэрээр авна. 10% зээлийн хүүтэйгээр бид нар зээлнэ 3 жилийн дотор буцаан төлөх боломжтой. 3 жилийн дараа төлснөөхөө дараа бид нар хөрөнгө оруулагчтай нийт хувьцааныхаа 40%-ийг бол санал болгож байгаа.